За 2023 оны 1 сарын 14-ний өдөр одоо ингээд тоосон цагаа явж байна. Ингээд нэгдүгээр замаар ингээд зорчиж байгаа энэ Сумиатар хотын дарагт хандж хэлмээр байна. Энэ одоо манай ялангуяа хотын төв Улаанбаатарын нийслэлийн нэгдүгээр игнээ бол одоо маш хэцүү байна. Ингээд харалтаа. Энэ нэгдүгээр игнэнд яаж яах гэхээр дандаа хотгийн тагууд, усны үерийн ийм нөхнүүд байгаа учраас тэгээ нэгдүгээрс энэ автобус чинь ачаал ихтэй, хүн ихтэй, дааз ихтэй. Тэгээ ийм зам нь ихэнх л доох бол ингээд жолоос нь ерөөсө шулуун явж чадахгүй байгаа байхгүй. Ингээд заавал нөхтөө ойрж явдаг. Ийм байна. Одоо энэ 60-90 сая доллараар тэр сэлб тогтжуулна гэж хахаар энэ нэгдүгээр нэг янзлмаар юм шиг санагдаад байх юм. Одоо та нар ингээ хараараа би нэгдүгээр нэгээр ингээд ямар энэ бол зүгээр хотын төв шүү дээ. Одоо тэр Сумиатар дарагч бол 60-90 сая доллараар бол сэлбийг тогтжуулна гэдэг байгаа. Гэтэл энэ Улаанбаатар хотын нийслэл хотын төв одоо автобус зорчдөг нэгдүгээр игнэ чинь бол амар асуудалтай байна. Тэгээд энэ сууж байгаа автобус болгоны амортизатор ингээд пүршин дугуйчихсан, хажигнчихсан. Одоо ийм байдалтай байна. Ингээд миний бодлоор тэр 60-90 сая доллар гэдэг сэлб төсөл зарцуулж явахаар энэ нэгдүгээр игнэнд анхаарлаа хандуулаач. Ягаад энэ дараа нар ч ерөөсө автобусан сууж үзээгүй байна. Нэгдүгээр игнэг ийм босныг мэдхгүй байна. Амьдралаас тасархай байна. Тэгээ н автобусан суусан автобус болох чи энэ амортизатор байхгүй пүршин будаа олчихсан. Одоо тэр хятаас ирсэн тэр улаан автобуснууд ч одоо удахгүй ийм замаар зорчоод байх юм бол ингээд бүгд будаа болох нэ гэж ингэж бодож байна. За одоо миний зорчиж байгаа зам бол Улаанбаатар хотын нийт монголчуудын нийслэл Улаанбаатар хот шүү дээ. Энэ нийслэлийнхэн хамгийн төв одоо би бол хөдөө аж ахуйн буудлаас суулаа. Одоо тэгээ ерөөсөө хоёрхан буудал явж байгаа. Одоо ингээ зам харалтаа. Нэгдүгээр нэг хэд баахан нүх хил доонхол энэ одоо хайш энэ хөдөөний замаар зорчоод байгаа юм хайш. Тэгэл нүл нөх байгаа. Ягаад гэвэл энэ чинь дандаа хүнд одоо даацын их автобуснууд яваад байгаа. Автобус яаж энэ өглөө ачаад ихтэй хүмүүс ихтэй зорчигч ихтэй. Тэгээ эн чинь нөгөө бороо үер усны аюулаар ингээд энэ зам чи эвдрээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ зам нь хонхойчихсан. Одоо миний бодлоор тэр сэлбэд 60-90 сая доллар гэж зарцуулж яхаар одоо энэ нэгдүгээр игнэнд анхаарал хандуулаач. Замынхаа нөөдөл чинь ч гэсэн яг адилхан одоо энэ зам нь ингээд дандаа нэгдүгээр игнэ чинь дандаа үерийн усны совог хотгийн таг ийм тэгээд хүнд одоо маш олон зорчигчтой автобус явж байгаа учраас зам нь ингээ өнхөл доонхол болчихсон. Ийм хэцүү нөхцөл байдал байна. Тэгээ энэ золооч нар чинь ингээд энээсээ болоо шинэ автобуснууд чинь дороо дуу ороод амортизатор байхгүй ингээд эвдрэл ихтэй байгаа байхгүй. Чи энэ эдийн засгийн маш их хохирлтой. Тэгэхээр эндээ бол анхаарал хандуулмаар санагдаад байгаа маа. За миний бодлоор юу гэж бодож байна гэхээр тэр атаас орж исэн улаан автобуснууд бол нэх удахгүй одоо дуу ороод бүгд пажигнаад тэгээд амортизаторг болох байх гэж бодож байна. Тэгээд энэ бол одоо зүгээр их мөнгө зарах асуудал биш шүү дээ. Зүгээр шөнийн цагаар л хийчих хэрэгтэй асуудал байхгүй. Тийм их мөнгө хөрөнгө чирэг байхгүй. Тэгээд сэтгэл байхгүй. Тэгээд энэ шинэ автобуснаас одоо ингээд хуйшнуучийн өөрхий ингээд бүгд ингээд сарампаа болоод дуусч байна. Одоо тэр хэдийн шинэ автобус чи нэгээр ингээд байнга яваад ирэхээр чи ингээд бүх автобус нь эвдрээд тэгээд Монгол улсын эдийн засгт ингээд эдийн засгийн хохирлтой. Тэгээд замынхаа нөгөөтлийн нэгдүгээр игнэг гэсэн яг ийм байгаа байхгүй. Одоо өдөр хүн би зорчдог ерөөсө хоёрхан буудал явахад ийм байна. Тэгэхээр цаашдаа энэ бусад нэгдүгээр игнэ төв инх тайвны өргөн чөлөө бол ийм л байгаа ах гэж би бодож байна. Биний явж байгаа ерөөсө хоёрхан буудалд бол ийм зам хэцүү байна. Тэгээд Сумиатар даргаыг хартал ингээд шэрлээд өгөөрэй. Энд бол сэтгэлтэй хүн байв зүгээр хэдэн төгрөг гаргаж шийдчих асуудал заавал хэдэн сая доллар гаднаас зээлээд авахгүйгээр шийдчих асуудал л гэж би хараад байна л да. Тэгээд энэ чинь бол Улаанбаатар хотын нийслэл мөртлөө ийм хачин замаа. Тэгээд энэ яг бусад игнэ бол гайгүй байгаа хгүй. Яг л хөнгөн дэрэг зорчиж байна. Тэгээд тэр чинь ачаал багтаа. Нөгөө ганц усрал ганц хоёр хөндлөлт авч байгаа ш дотор нь. Тэгэхээр автобус нь ч одоо бүх нийт зорчигч явж байгаа учраас энэ зам нь инхэл донхол хонхойчихсан ийм байдлаар энэ автобуснууд ч яваад байна. Тэгэхээр энийг хотын дарга бол анхаарч иргүүч. Энэ одоо сэтгэлтэй хүн байл одоо энэ чинь маш бага хөрөнгөөр их аятайхан зохицуулах боломж байгаа нэг гэж хараад байна. За баярлалаа. Та бүхэн санаа сэтгэлдээлээрээ хотын даргаыг хартал шеэр хийгээд өгөөрэй.